Сайн бацгаана уу шинэхэн бичлэгтэй тавтай морил. За би энэ удаагийн бичлэгээр болохоор ерөнхийдөө зүгээр ойр зургийн сонин хачин юу болсон талаараа л ярьчих гэж бодлоо. Тэгээд ойрт болохоор би бичлэг хийгөө бараг 10 хонцсон байлээ. Тэгэнгүүт энэ хугацаанд бол ер нь бараг л усанд ороогүй гэсэн. Би ч нэг усанд орж нүрээ будахаараа бичлэг хийдэг байхгүй юу. Тэгээ бараг л усанд ороогүй гэсэн. За тэр яхав. Тэгээд би нөгөө нэг ханиадтай одоо жоохон бас гуншуу ярьж байгаа. Тэгээд бас нус мусаас гоожод байгаа. Би энэ үсийга нэг юу аччих. Нөө энэ тал нь гадагшаага, энэ тал нь дотгошоогоо болчих. Тэгэхээр үс ингэчээ. Ойр жоохон бичлэг хийгээгүй камера шин чинь жоохон тасахгүй шүү дээ. За тэгээд би бас юу яасан ханиад үрээд тэгээд бүр ингээд нэг өдөр халуураад тэгээд яаж яах нүг халуунтай үедээ хүүхдээ хараад одоо байхаар ер нь жоохон хэцүү байд юм билээ. Тэгээд яах ч аргагүй одоо нөхөр ажилтаа юм чинь тэгэл гэртээ хүүхдээ харахаас өөр аргаагүй. Манай хүү бараг 39 хүнс хүрээд халуурсан нөө цэцэрлэгт ороод угаасаа л хаан чамаагүй л ханиад төрд юм байна, халуурд юм байна. Тэгээд нөхөрхөө нэлийн халуураад би нэг 2 шөнө мөн унтаагүй тэрнээсээ болоод нэг жоохон ядаргаанд ороод яг нөгөө шөнийн найргүй болохоор жоохон ядаргаанд ороод тэгээд нэг жоохон нэг хэсэг жоохон хэцүү байсан. Тэгээд за яг хөө тэгээд одоо бол бүгдрээ бүх юм окей болсон. Тэгээд бас нөгөө би манай ээж нөгөө эн чинь ирсэн гэдсэн шүү дээ. Тэгээ би ээжийг энчээ байх хугацаанд нь ер нь бол битүү найрсан заяа. Одоо та ер нь ингээ байр маараа салах хэрэгтэй нэтрэгээд ер нь бол битүү ятгахсаар агаад тэгээд ээж Монгол утасныхаа дараа сая байраа салсан. Тэгээд би нөгөө нэг байр маарыг хаагаад тэгээд нөгөө хуучин байраа бас зарж байгаа байхгүй юу. Тэгээд би бараг хүүдээ утас үзүүлээд бараг би бараг 100 групп дээр фэйсбүүк дээр энэ байр зарна гэдэг тийм пост хийсэн. Тэгээд ямар ч амжилттай 1 хоногийн дотор зарагдсан. Би уул нь ингээд үл хөдлөх энтерт амар сонирхолтой байхгүй юу. Тэгтээ яг би үл хөдлөхийн агент бол болохгүй шүү. Тэгтээ ер нь яг амар сонирхолтой. Тэгэл байр маяр одоо чөлөө цагаараа ингээ байнга үзэж идэг байхгүй юу. Зүгээр л үздэг заяа. Тэгээд тийм болохоор ч юм уу надаа тэр одоо таск мөн амар сонирхолтойсэн. Тэгээд эндээс би нөгөө нэг итгэмжлэх миний нэр дээр байдаг байхгүй юу. Тэгээд итгэмжлэх энэ төр явуулаад тэгээд яг удсан тэрнээс биш яг 1 хоногийн дотор бол байраад орчихсан. Тэгээд өнөөдөр яасан бэ гэхээр маа нөхөр харин намайг болцоонд дүрэж гш. Би бүр ингээ гайхаад хойлоо юу илээ болцож болох илүү гэд бит хоёр баг ингээ хоёулахнаа болцоонд яваагүй амар удаж байгаа. Яг Валентинаар нэг буудлагын төв бол орсон. Гэхдээ ерөнхийдөө яг ингээ гой болцож гадуур ерөөсө хоёулахнаа ерөөсө яваагүй юм билээ. Хүүхдтэй гадуур явахаар яадаг вэ гэхээр нөө манай хүү чинь амар сахилахгүй байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө ингээд 1 секунд ч зүгээр суудаггүй. Тэгээд ингээд одоо жишээ нь гадуур хоол идлээ ч юм уу кофе уулаа гэж бодоход нэгэн заавал одоо хүүгээ ингээд явуулаад босгоод ингээд араас нь явж идэх ч юм уу тийм одоо зохицуултар байдаг. Тэгээд ерөөсөө хоёулнаа яваагүй юм билээ. Тэгээд өнөөдөр болохоор 5 дахь өдөр маань хөр ажилласаа нэг 2-3 цагийн өмнө нэрт тараад тэгээд би бас ажилласаа 2-3 цагийн өмнө нэрт тараад хоёулаа болцъё гэд. Тэгээ би бүр гайхаад ойр зүрөөсөө нэг болцоо тийм гэж байхгүй заяа. Тэгээд ямар ч юм болцоонд явах гад би тэгээд нүрээ будаад усан янзлаад тэгээд нөхрөөгөө хүлээгээд байж байна. Тэгтээ амар гой санагцсан гинт олон жилийн дараа болцоонд өргөдөхаар нэг тийм байна. Тэгээд сая болзоондоо явахын тулд би энэ 7 хоногт ажиллаа айгүй шахаж хийлээ. Тэгээд ерөнхийдөө бол нохоо гахаа шиг ажиллалаа. Тэгээд хүүгээ унтсан хавгуур нь бас нэг цаг 2 цаг маг ажиллаад нэг тиймэрхүү байдлаар манай хүүгийн цэцэрлэгийн апдейт болохоор цааш нь бол ингээд нэлийн цэцэрлэгтэй бол дасцсан. Манай үуч мөнгө унтдаггүй хүүхэд ч дээ. Тэгсэн чинь цэцэрлэг дээрээ багшаараа ингээд нэг 2-3 алгадуулаад ингээд бүксэн дээрээ ингээд тав хийлгүүлээд тэгээ шууд унтцсан. Би бүр шок. Одоо яаж тэгж унтдаггүй. Ээж аав нь байхгүй болохоор тэгж унтд юм аа. Тэгээл унтцсан байсан. Тэгээ одоо бол цэцэрлэг дээрээ асуудалгүй. Тэгээд бас гайгүй юм мэдэж сурж байгаа юм бэлээ. Тэгээ хоолндоо бас нэлээд гайгүй сайн болсон. Ер нь яг зөв үедээ хүүгээ бас цэцэрлэг төгсөн байна гэж бодсон. Тэгээд 7 хоногийн нөгөө 3 өдөр гэж байна шүү дээ. Тэнгүүд бас амар нэмэртэй. Би 3 өдөр ингээ ажиллаа бас ингээ шахаа ичж байгаа. Тэнгүүд бүр амар нэмэртэй юм билээ. Тэгээд
юу ярьчлаа? Юу ярьчлаа. За тэгээд ямар ч гэсэн цэцэрлэг бол яг үнэхээр гоё ягаа. Амар таалагдчихад орой хүүгээ авахд ерөөсөн манайх уйлахаа болцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр бас амар том амжилт юм шиг санагдаж байгаа. Тэгээд манай нөхөр сая залгаж ирж инэм залуу хүмүүс энэ гарч орж болцоо доо. Тэгээд бит хоёр уулна кино үзье гэж бодсон юм. Гой кинонууд уул гарсан байгаа мэлээ шүү дээ. Тэгээд кино үзье гэж бодсон чи яра одоо цаг 2 цаг болж байгаа хгүй юу. Тэгээд 4 хүртэл хүүгээ 4-өөс цэцэрлэгээс нь авах хэвээр. Тэгэхээр кино үзэх бол бит хоёр ерөөсөө цаг зав гарахгүй юм байлээ. Тэгээд уулын гой хоол идэх гэсэн чи би өчтөр нөгөө хоол хийгээ тавьсан байсан. Тийм болохоор хоол идэхгүй зүгээр гой десертний газар орё гэж утсан. Энд чи тэгээд яг нэг тийм гой десерт гэж бас ер нь бол айгүй ховор түлээж зүгээр. Тэгээд Парис багэд ер нь нөгөө солонгос газрууд нь хамаагүй гоё. Тэгэхгүй бол яг нөгөө Америк газрууд нь хитрхи их чихэртэй амар их чихэртэй юмнууд идэх. Би бол ингээд баг өөрийгөө чихрээр угждаг хүн байхгүй. За ер нь бол надтай яг хамт амьдарч байгаа хүмүүс л мэднэ. Би ингээд ер нь бол амар их чихэртэй юм иддэг. Гэхдээ энтхийн чихэр бол арай дэндүү. Бүр ингээд нэг тийм амар зодсон хитрхи их чихэрнээсээ болоод яг гоё тийм юмных нь амт нь ерөөсөө гарахгүй байгаа юм шиг санагддаг. Тэгээ бит хоёр болзоо гэж түлээж орж гоё юм авч угаад тэгээд гоё мэдээлэл гэж ер нь бол ярьлаа. Тэгээд одоо Монгол явхад ерөөсө 24 хоног дутуу байна. Би тэгээд яг ингээл хоногоо тоолоод өдөр болгон хоногоо тоолоод байж ин орой унтахаасаа өмнө за одоо хэдэн өдөр илээ хэд хоног илээ гээл нөхөртөө яриад ер нь бол амар excited. Ер нь энтгээ амар гоё л байна ямар ч гэсэн. Тэгээд энэ ташрамыг ашиглаж хэлэхэд найзуудтай ч юм уу ер нь бол өөр хүмүүс тийм юм ерөөсөө авч амжаагүй. Тэгээ хамгийн гол нь бүх хүнд юм авъя гэхээр бит хоёрын хачаа мачаа хэцүү болчихно. Тэгээд бас нөгөө нэг хүүхэд чинь амар их хачаатай явна. Тэгээ бүх одоо хувц муц юм бүх эд хэрэглийг авч явна шүү дээ хүүхдийнхаа 1 сар байх юм чинь. Тэгээд өөртөөхөө бас 1 сар амьдрах хувц мувц нэтрээгээд амар их юм авч явах хэрэгтэй болчихоо болохоор найзуудаа бол хаялаа энэ удаа. Гэхдээ би ч угаасаа тэгээд гадаадад удцсан хүмүүс ер нь ингээд Монгол очихоор нэг тийм найз нөхдгөө болсон байдаг шүү дээ тий. Би тэгээд өөрийгөө за би ч бараг найзгүй болсон бах таа гэхэд сэтгэлээч угаасаа бэлдсэн. Тийм болохоор ямарсан яг ойртныхоо ах トゥ аав ээжтэй л юм авсан. Тийм болохоор өөр угаасаа манай ачаач тэгээд бараг л дүүрж байгаа. Тийм болохоор өөр хүмүүс захаас махаас юм авч чадахгүй шүү гэд хэлчихээ таньдаг хүмүүс үзчихээвэл за нэг тиймэрхүү тэгээд би өнөөдөр 55 кг болсон байлээ. Миний бараг сүүлийн 2 жилд үзээгүй юм багхгүй юу. Ерөөсөө тэгэл нөө төрж мөрөөл тэгэл жирэмсэн болол амар чи нэмэл. Тэгээд ер нь тэгж ерөөсө тураагүй. Тэгээ өнөөдөр 55 ил болсон болохоор бас жоохон бичлэгээ хийж жоохон хөрхөн болъё гэж бодлоо. Тийм байна. Би нөгөө ханиадтай баймар ингээд нусгааж байгаа байхгүй юу. Тийм болохоор жоохон нус харагдаад байвал sorry гэж. За тэгээд өнөөдөр нэг амар том milestone манай гэрт болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүүгээ мөвнөс нь гаргаж байна. Манай хүү одоо ер нь бол 4 сар хүрэх байгаа удахгүй. Тэгээд ер нь бол мөвнөөс нь гаргаж байна. Яг төрснөөс нь ахуулаад нэг 3 хоног бол нэмэлтсэн өгсөн. Тэгээд яг үлдсэн хугацаанд нь битүү яг дан ер нь бол мөмөрөө. Одоо ч гэсэн шүн унтахтаа мөмөрөө. Тэгээд би ингээд нэг одоо шүн бараг 5 мав сэрээд байгаа байхгүй юу? Яг хаяа баг сэрнэ л дээ. Тэгээд өчтөр шүн бол би чинь 5 мав сэрээд ингээд яг өглөө амар ядарсан сэрдэг. Хүн чинь бол ингээд өглөө нэхгүй амарцсан гээ reset болсон сэрдэг штэ. Тэгсэн чинь би жоохон ядраад сэрээд байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор хүүгээ ер нь бол мөмнөс гаргая. Тэгээд хүүгээс нэг үзүүлсэн шүдний имлэгт үзүүлсэн. Тэгсэн чинь шүдэн дээр нэг юм борон болсон. Тэгээд асуусан чинь ер нь бол шүдийн сайн авгаа. Тэгээд мөмнөс гаргаж хэлээ. Нөгөө мөмний сүү чинь сахартай болохоор хүүхд шинжэнгөө идэт ангууд ингээд шүдэнд нь бол айгүй муугаар нөлөөлдөг юм байна л та. Тэгээд мөмнөс гаргах гэж хэлээ. Тэгээд яг өнөөдөр гарах гэж өнөө оройноос 5 нөгөө нэг угаасаа мөмнөс гарах үед чинь ингээ бүгүүлж мүлсэр байгаа баг шүн хідэн орой бол алддаг гэсэн шүний хідэн
эдгээр шүний нойроо алддаг гэсэн. Тийм болохоор бид хоёр 5 дахаас эхлээд хагас бүтсэндээ нойроо алдчихъя гэж бодоод яг төлөвлөөд өнөөдрөөс гаргаж чинь. Тэгээд би нэг ийм Amazon-оос захиж авсан. Энэ харагдах нь яах нь ийм энэ ямар ч сан нэг мөм дээр төрчихтiin билээ. Тэгээ айгүй муухан амттай үнэртэй юм гисэн. Тэгээд ямар ч сан энийг төрхөөд үзье. Тэгээд аваар нь бөвөөлүүлээ гэж бодож байна. Би бас юу яасан? Тийм өөрийгөө хайрлах тухай тийм бичлэг хийж бодсон аахгүй. Тэгсэн чинь өөрөөсөө жоохон би зүгээр тэгж бодсон хийгээгүй л дээ. Тэгээд ингээд ярих юм бодсон чинь өөрөөсөө жоохон кринжлээд тэгээд бас жоохон тэрийг бас яг амар хүмүүстэй хуваалцмааргүй жоохон санагдаад тэгээд за иш гэд тэгээд нэг иймэрхүү бичлэг хийж байна. За миний өнөөдрийн аутфит нэг иймэрхүү байна. Яна муухайлч өндөр орчоо. Энэ палаж маань надад багтгаалцсан ахгүй. Тэгэд өнөөдөр багтчихээнэ. За гарлаа. Тэр арай авцаа манай уулыг хaldаа. Харин тий. Matcha lemonade. Тэгээд энэ юмнууд авлаа. Dubai chewed cookie. Чулуу юм. Өөрхөн л байгаа юм шүү. Юу гэсэн? Нэрээ. Сайн утгачих наач эсгэлээд нороо гоо. Нэрээ виски үрээ. Жоо бодсон. Хоёрын эзэн цагаар микрофон. Манай дараах монгол хэл мэдэх комтай тий блогийн маань гэсэн ч гэсэн. Үнэ. YouTube-ийн сабтайтлыг үздэг юм болов. Сүүлийн хийх гэсэн. Модоо. Тий. Англиар сабтайтлаас үзсэн лээ. Аль юм бэ? Хай сэтнэ. Зэмнэр бид. Нэгдэ. So good. Хүүхэд цэцэрлэгээс нь аваад явж байна. Тинүнэ. Ой. Хөөе юу асуух яах вэ? Яви. Ичүү яви. Эсэр минь яви. Яа? Яха. За тэгээд энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд subscribe дараарай. Bye.